Тэгэхээр шинжлэх ухааны үр дүнг орон нутгийг түгэх аянд хинтээ амин зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ аяны гол зорилго бол Улаанбаатар хотод төвтэй шинжлэх ухааны ихтэй сургуулиудын байгууллагууд байгаа. Тэгээ энэ байгууллагуудаар бол олон судалгаа, шинжилгээний үр дүн гардаг, инновацийн бүтээгдэхүүнүүд бий болдог. Нөгөө талдаа орон нутг дээр бол тодорхой асуудлууд үүсээд байна, тийм ээ. Хүрээлэн буй орчны эсвэл одоо бизнесээ хөгжүүлэхэд нь шинжлэх ухааны шийдэл хэрэгтэй, бодлогын шийдэл хэрэгтэй олон асуудлууд ингээ орон нутагт тулгамдаад байдаг. Тэгэхээр энэ аяны хүрээнд бол хоёр талаасаа эдгээр асуудлуудыг шийдэхэд нэг талаасаа тэнд бий болсон мэдлэг, технологи, хүний нөөцийг ашиглая. Нөгөө талдаа энд байгаа асуудлуудыг хамтар шийдэл гэсэн юм үндсэн зорилготой байгаа. Тэгэхээр ер нь бол шинжлэх ухааны бодлого бол салбарын гэхээсээ илүү салбар дамсан, салбар хоорондын байдлаар ингэж хэрэгжиж явж эхэлж байгаа. Ер нь олон улсын чиг хандлагч тийм байгаа. Тэр утгаараа бол одоо хинтээ амьд тулгарч байгаа шинжлэх ухааны шийдэл хэрэгтэй тэр асуудлууд дээр нь ихтэй сургууль, одоо шинжлэх ухааны академийн тэргүүлэх эрдэмтэд ирж оролцоод тэгээд асуудлуудыг бол хамтарч шийдвэрлэе. Ингэснээр бол орон нутаг бол доктортой цаашдаа хөгжих, үүсэж байгаа асуудлаа шинжлэх ухаанчаар шийдлээ олж авах юм зорилготой. Тэгээд энэ хүрээндээ бол зөвхөн миний дурдсан энэ асуудлаар хилцүүлэг хийх биш. Ерөнхий боловсролын сургуулиудад бол шинжлэх ухааны ийм чухал зүйл гэдгийг ойлгуулсан зорилттой ийм одоо сургалтуудыг зохион байгуулж байна. За гарааны бизнес одоо хинтээ амиг жижиг дунд үйлдвэрлэлээ эрхлэж шинээр бизнес эхлүүлж байгаа тэр залуучууд, тэр аж ахуйн нэгжийн эзэдүүдэд бол чадварчуулах, хэрхэн бизнесээ хөгжүүлэх гэсэн юм сургалтыг зохион байгуулж байгаа. За үүнээс гадна бол үзэсгэлэн зохион байгуулж байна. Ер нь бол нэг одоо олон сонсохоор нэг үзэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ мэдлэг бол ингээд бүтээгдэхүүн болчдгийн шүү гэдэг тэр зүйлсийг бол үзүүлэх зорилготой Улаанбаатар хотоос 100 гаруй ийм нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүн дээр нь орон нутгийн ч гэсэн эндээс хийгдсэн инновацийн бүтээгдэхүүнүүдийг ингэж энэ үзэсгэлэнгээр төлөвлөж байна. За тэгээд ер нь 2 өдрийн арга хэмжээ учраас бол бид бүхэн энэ төрлийн байгууллагууд ялангуяа одоо эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг байна. За мөн одоо төрийн тодорхой албаа хаагчдууд чадварчуулах сургалтыг бол мэргэжлийн одоо эрдэмтэн судлаачид олгож байгаа. Тухайлбал эрүүл мэндийн салбар нэгдсэн эмнэлгийн эмчнэрт бол манай анагаахын шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэд ирж сургалтууд элэгний жилийн хавдраас эрхэм сэргийлэх үү. Энэ тархалтыг одоо зогсооход эрдэмтэд одоо эмчнэр ямар хөө шийдвэрүүдийг авч явах юм гэх мэтлэн бол цогц юм арга хэмжээ болж байгаа их онцлог байна. Аян хэдний хөсөл үүссэн. За тэгээд орон нутгууд ингээ аян явж штэ тийм. Иргэн холбоо зүйлүүд байгаа юу? Ингээд нэг удаагийн одоо уулзалт хэлэлцүүлэг за сургалтаар дуусгах. Ер нь эргэх холбоотой байхыг л хүсэж байгаа. Тэгэхээр эргэх холбоог бол бид нар мэдээж энэ аяны хүрээнд бол тодорхой байгууллагууд санамж хүчгүүдийг зурж байна. Тэгэхээр энэ санамж хүчгийн хүрээнд бол байнгын санамж хүчгийн явцыг бол төрийн захиргааны байгууллага болоод холбогдох нэгжүүдэд хөргүүлж ажиллах. За бид нар бол хоёр талаас нь ингээд уулзуулсан гадна бол тийм эрэлт нийлүүлэлтийн тийм органик хамтын ажиллагаа байх ёстой. Тэгэхээр энэ үзэсгэлэнгээр дамжиж бол бие биендээ яг бодит зах зээл дээр хамтарч ажиллах боломжуудыг олгож байгаагаа гомцлог. За давхар бол ер нь аймагуудад боловсрол шинжлэх ухааны газар гэж одоо ухаалчин боловсролын газар байна. Шинжлэх ухааны нэмэгдэж ингэж зохион байгуулалтанд орсон байгаа. Тэгэхээр энэ газраар дамжуулж бас байнгын эргэх холбоотой ажиллах бололцоотой. Үүнээс гадна бол одоо нээлттэй хэлбэрээр одоо эрдэмтийн гаргасан бүтээгдэхүүн үр дүнг ашиглах бололцоог бол манай шинжлэх ухааны технологийн сангийн мэдээллийн сан олгож байгаа. Тэдгээр мэдээллүүдээр бол холбогдох мэдээллүүд нь байгаа учраас эргэх холбоотой ингэж ажиллахыг бас нийт оролцогчдоо уриалж байгаа. За.